Сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2010 оны 9 сарын 11-ээс 18-ны хооронд гайхамшигтай сүмдэр аз жаргалтай гэр бүл эмэгтэйтэй семинар явагдсан та бүхэн мэдж байгаа. Энэхүү семинарыг Америкийн нэгдсэн улсаас ирсэн пастор Дэл Тэнэл хөтлөө явуулсан мөлий. Пастор Дэл Тэнэл мөн энэхүү семинарыг явуулаад зогсохгүй бас зарим нэг айл өргөдөд туслахыг хүссэн. Тэгээд энэхүү яг түүний туслахыг хүссэн хүсэлтийн дагуу бид яг одоо туул охины дээрээ түүнийг пастор Дэлийн өгсөн тусламжийг тэдний гэр бүлэнд хүргээд байж байна. Туул одоо 21 настай. Тэр дөрвөн дүүтэйгээ өөрийнхөө 2 настай охинтой амьдардаг. Амьдралын хувьд бусдад айлуудыг бодох юм бол хайрцангуй хэцүү байсан учраас пастор Дэл маань эдний гэр бүлийн туслахыг хүссэн. Тийм болохоор пастор Дэл туулын гэр бүлийнхэнд зориулаад гэрийн хуурга дээвэр бүрээс болон бас гэр ахуйн зарим нэг хэрэгслийг өгсөн байгаа. Тэгээд бүгдээ одоо яг хамтдаа туулын гэрт туулын хашаанд ороод тэгээд түүний гэрийг хэрхэн барьж байгааг хүн манай сүмийн гишүүдээс хэрхэн тусалж байгаатай бүгд хамтдаа танилцгаая. Туулын хамтдаа орцгоо. 3 Яг одоо бид хамтдаа туулын гэрт ирчээд байна. Хашаанд гэр барих процесс энд байж байна. Манай сүмийн 10 гаруй гишүүд бас энэ тусгаар ирээд яг одоогийн байдлаар гэрийг бариад өгч байна. Яг одоо энд ирсэн сүмийн гишүүдийгээ дэлгэрээд пастор тулгаараас бүгд хамтдаа ажиллаж байна. Пастор тулгаатай бүгд хамтдаа байна. Пастор тулгаа маань яг энд одоо тусалж байгаа багийг ахлаад ирсэн. Пастор тулгаагийн сэтгэлээс үсэе. Суман сумынхаа энд 32-т нэг айл ирээд гэрээ барилцаж өгч байна. Тэгээд энэ айл пастор Дэл маань сая эрэхтэй энэ айл туслая гэдэг. Тэгээд янз бүрийн зүйлс авч гисэн дулаалгын сумаар тэгээд гэрээ янз бүрийн зүйлс авч гисэн. Тэгээд тэрийн өнөөдөр гэрээ дулаалах гэдэг юм ирсэн байна. Сүмийн 10 гишүүд байна. Тэгээд Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа зөвхөн сургаж номлоо зогсохгүйгээр бас материалыг тусалцааг үзүүлдэг хүмүүс үзүүлдэг байсан. Тэгээд яг энэ тусалцааг энэ бид нар бас Есүс суралцаад тэгээд бас зөвхөн номлолоос гадна материалыг тусалцааг үзүүлдэг хүсэж байгаамаа. Тэгээд бид нар бас энэ маркер барьж мэдэх хүсэж байгаамаа. Чирэн одоо ингэж болоо. Манай туулын тариад гэрээ барьсаар байна. Яг одоо миний хажууд манай сүмэн гишүүн ган талхаар зогсож байна. Ган талхаар маань сүм дээр сайн дурын баярт мэдээтэй үйлчил бэлтгэж байгаа. Тэгээд сайн дурын баярт мэдээтэй үйлчил бэлтгэж байгаа учраас бас туулынд маань ирж бүхний талаар Есүсийн талаас таниулж мэдүүлнэ гэдэг хэлтэй. Амлахаар бид нэр одоо хамтдаа ган талхаарынхаа сэтгэлдлийг цаашдаа бас энэ гэр бүлд яаж үйлчлэх хүсэлтэй байгааг бид хамтдаа сонсцгоё. Туул маань болохоор 5 дүүтэй, 4 дүүтэй, 1 хүүхэдтэй байгаа. Тэгээд энэ айл бас цаашдаа бурхны мэдээг түгээхээр эрх өгчд баяр шийдээд 7 хоногийн нэг өдөр заавал энэ айлдаа ирж айлчлахаар болсон. Тэгээд хамгийн гол нь бурхны мэдээ бас энэ гэр бүлийн хүүхдүүдэд бас сонсогдож, бурхны ивэл бас биднэртэй хамт байгаа гэдгийг мэдрүүлэх болсондоо бид маш их баяртай байгаа. Тэгээд харин цаашдаа та бүхний залбирал энэ гэр бүлийг улам илүү хэрэгтэй бас дэмжлэг бас та бүхнээс маш их хэрэгтэй байгаа. Тэгээд юу ч гэсэн бид өнөөдрөөс эхлээд танилцж уулзж байна. Тэгээд цаашдаа бас дотн найзууд болж сайн нөхөрлцгөөх бахаа гэж итгэлтэй байна. Яг одоо гэр дотор хулдаас зэвсгэж байна. Гадна талд манай лавга гэрийн бүрээс бариад өгч байна. Лавгаас сэтгэлийн гээс авч. За өнөөдөр ажил хийгээд аягүй сайхан байна. Тэгэд энэ завшааныг ашиглаад бас ингээд аягүй сайхан айл тусалж ийм. Лавга энэ завшааныг ашиглаад сэлэнгэд суугаа сүмийнхэн дэмэн төрөв хүнд ирэхгүй. Нийтнэт тавих учраас нийтэд цацагдана. Чөлөөт. За тэгэлгүй явах хөтэй энэ ч одоо сэлэнгэд суугаа одоо эхлэхэд нэг ахын дүүстэй мэнд хийж. Найз өхөндөө мөнгөдөг. За тэгэхээр яг одоо бидний хажууд хуулын маань нэг бэлтгэн дүүд зогсож байгаа. Өөрийгөө танилцуулах. Намайг Эрдэнэ Солонгон гэдэг. За Эрдэнэ Солонгон маань яг одоо бид өөрийнхөө авиасыг үзүүлэх гэж ярьсан.
Тэгээ бүгд хамтдаа Эрдэнэ Солонгийнхаа дуулахыг бүгд хамтдаа сонсцгоё. За, дуулаарай. Иргэн нисээрээ чичгэн дээрээ суугаарэ намайг сайжаараа ирэх хувцыг хараад ши ээжи өрн гайхна Үгээд суугаа ээж Сайн яваага дуулгаарай Хүслээгүй цэгээ ирэхэд чи сансан сэтгэлэн Саял дэртэнэ Энэ орчлонгийн гэгээ Надад ганцхан заяач Тэрхэн бидэ багтамгүй ухаана харилсан Тэндэ хүн хайртай Хайрт минь намайг ууч Хондож явсан бол Үнэн сэтгэлийн шинөмөр уучлал хүсэн Бажардия Гондох хэрэггүй хариг Зүрх сэтгэлдээ Амьдрал бисээ түшин хансаж Хараа утгарлаж Орчлонд чаргаж яваарай Алдаж интсэн найзаа Гарасан атгаад